Хөвсгөл аймгийн соёл урлаг аялал жуулч залуучуудын газар, Хөвсгөл аймгийн гэрэл зураг сонирхчдын холбоо, Happy Photo гэрэл зургийн институттай хамтран гэрэл зургийн урлагийг сурталчлах бүтээлч залуусыг дэмжих зорилгоор Хоймор нутаг гэрэл зургийн үзэсгэлэнг гаргажээ. Үзэсгэлэнгийн нээлтэнд улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ оролцлоо. Тэрбээр Хөвсгөл аймаг Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг шилдэг гэрэл зургийн бүтээлүүдийн эзэдтэй уулзаж цаашид гэрэл зургуудыг эмэгтгэн ил загтал календар бэлэг дурсгалын зүйлс хийж ажиллах боломжтой гэдгийг хэлж байна. Манай Хөвсгөл аймгийн хувьд бол байгаль экологи аялал жуулчлалын бүс маш гоё байгальтай, маш гоё ондоошилтой. Ялангуяа зэрлэг амьтан хүн төрөлхтөн байгаль экологитой хэрхэн зэрэгцэн оршиж байгаа гэдэг харагддаг. Тэгээ өнөөдрийн энэ гэрэл зургийн үзэсгэлэн дээр бол маш гоё зургнууд, амьд зургнууд гарсан байна. Тэгээд цаашдаа энэ зургнуудаар үргэлжлүүлээд бас открит буюу календар үргэлжлүүлээд бас олон улсад сурталчлах хэмжээнд мөн засгийн газар болон улсын хурлын гишүүдийн түвшинд гарын бэлэг болгож олон улсын ирсэн төлөөлөгч нарт бэлгэлдэг ч юм уу ийм санаа санаачлагыг бид нар гаргах ёстой гэж үзэж байгаа. Тэгээд өнөөдрийн энэ 90 жилийн зориулж гаргасан гэрэл зургийн үзэсгэлэнд орсон зургнуудаас тодорхой зургнуудыг бас сонгоод магадгүй сар болгоныг дэгээр төлөвлөлт ч юм уу 12 откриттэй ийм зургийн цомог хий гэсэн саналыг миний хувьд бол бас дэвшүүлжээ. Гэрэл зурагчдын дорнд буусан энэ зургнууд бол Монгол улсыг сурталчлах, Монгол улсад олон жуулчныг авчрах, өдөөлт болгох, Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх аялал жуулчлалын салбарт томоохон үр өгөөжтэй байж чадна гэдэгт итгэж байна. Үзэсгэлэнд Фотовик 2025 арга хэмжээний хүрээнд зарласан гэрэл зураг сонирхчид болон залуу гэрэл зурагчдын улсын уралдаанд ирүүлсэн 203 бүтээлийн шилдэг 40 зургийг дэлгэн үзүүлж байна. Хоймор нутаг гэрэл зургийн үзэсгэлэн энэ 7 хоногийг дуустал Хөвсгөл аймгийн арт галерейд үргэлжилнэ.